Би их танилцуулж дээ өгшөө. За тэг. За өдрийн өнөөдрийн Хэллэний шинжилгээний сургуулийн ахлах багш доктор Наранчиг багш та бүхэн сургуульд орно. За ингээд Наранчиг багшийг урьжээ. Эний юу яриад тасалдаад ах юм? Минийх зүгээр ээ нөө. Зүгээр юм шиг. Наад сургуулийн интернет яагаад байгаа юм бол за би нөгөө юу яасан шүү энэ iPad дээр орж байгаа учраас нөгөө юу харахгүй байна нөгөө юу лээ зааж камер харагдахгүй байгаа шүү. Тэгээд би өөрөө шууд нөгөө юуныхаа үзгээр бодолтой хийгээд явах учраас тэгээд камер болохоор нээж болохгүй нэгдүгээрт. За хоёрдугаарт нь болохоор эхлээд ингэх юм. Миний бүлэг болохоор захиргааны соромзон гэсэн хоёр бүлэг байгаа. Бид нар чинь нөгөө 2-7 хоногийн би 4 өдөр нь заа чинь. Тэгэхээр эхний 7 хоногийнхоо энэ залтан дээр болохоор бид нар захиргааны бүлгийн ярилцъя гэж бодож байгаа. За ингээд захиргааны бүлэг чинь ерөнхийдөө нэг 10-11 дугаар ангийн ойлголтын дээр байдгийн байлээ. За тэгээд ерөнхий онлоо бол би товчхондоо танилцуулж чинь. За тэгээд хамгийн гол нь яг үгээр 19, 20, 22, 23 оны материалуудын захиргааны бүлгүүдийнх нь бодолтуудыг түүж бодъё гэж бодож чинь зөвхөн захиргааныг. Тэгээд дараагийн оролтон дээр бид нар соронзоо явах учраас гэсэн үг заяа. За ингээд захиргааныг бид нар ерөнхийдөө нөгөө одоо энэ орж байгаа хүүхдүүд чинь нөгөө Яшийн хүүхдүүд л байгаа шүү дээ. Зорилго нь бол тэгэхээр бид нар Яшийнхаа тэр нөгөө байна уу? За Яшийн материалаа яаж бүглэх вэ? Яаж хурдан бүглэх вэ? Зөв бүглэх вэ гэсэн л юм дээр явж байгаа тийм. Онлын ойлголтуудыг бол ерөнхийдөө сайн мэдэх ёстой гэсэн үг. За тэгэхээр захиргааны бүлэг дээр бид нар юу гэж үздэг вэ гэхээр ерөнхийдөө цэнэгийн тухай ойлголт. За байгаль дээр 2 төрлийн цэнэг байдаг. Эрэг, сүрэг гэсэн цэнэгүүд. Тэгээ эрэг цэнэгүүд бол одоо ижил тэмдэгтэй цэнэгүүд нь бол хоорондоо таталцсан, эрэг нь бол хоорондоо түлхэлсэн ч гэдэг юм уу тийм. За дээрэс нь цэнэг гэхээр бид нар яг үгээр нөгөө ерөнхийдөө энэ бичигдсэн байгаа шүү. Энэ болохоор аддитив хэмжигдэхүүн гэдэг. Энэ цэнгийг бол аддитив хэмжигдэхүүн гэдэг нь маань юу гэсэн үг вэ гэхээр нэмэгддэг хэмжигдэхүүн гэсэн үг энэ. За энд байна. За тэгэхээр нийт цэнгээ яаж болох вэ гэхээр нийт одоо цэнгийг олохдоо нэг электронны цэнэгийнхэнд нийт одоо нэг цэнэгийнхаа тоогоор үржүүлчихин гэсэн. За ингээд бас бодлогод бас эдгэн штэ. За тэгэхээр цэнэг гэхээр ерөнхийдөө нөгөө электрон бортон гэсэн ойлголт бол явдаг. Тэгэхээр бортон электронны цэнэг бол хэмжээний хувьд бол хоорондоо тэнцүү одоо нэмэх хасах нэг электрон бол хасах цэнэгтэй бөөм, бортон бол нэмэх цэнэгтэй бөөм. За нейтрон гэж авч үзэх юм бол цэнэггүй бөөм гэж ярьцдаг гэдэг. За эднэрийг бол та хэд ерөнхийдөө анхан шатны ойлголтоо мэдж явах ёстой шүү. За ингээд колоны хүч байдаг. Колоны хүчтэй бодлогод бол ярангуяа энэ одоо Яшийн материал дээр бол байнга орж ирдэг. Жил болгоны материалууд дээр. За тэгээд колон гэдэг эрдэмтэн бол ерөнхийдөө нөгөө дуршлагаар энэ хуулийг чинь тогтоосон байгаа шүү дээ. За ямар хууль вэ гэхээр мэдээж явах үгээр цэнэгтэй одоо биеуд буюу харилцан үйлчлэл нь хоорондоо энэ цэнэгтэй биеүүдийн хоорондын харилцан үйлчлэлийн хүч нь ямар байх ёстой вэ гэхээр цэнэгийнхаа хэмжээнд шууд тухайн хоёр цэнэгийн хоорондын зайн квадратад уран амралтай гэсэн ийм хууль байдаг. За энийг колоны хууль буюу тэр одоо F тэнцүү гэдэг одоо энэний дараа нь гарч ирнэ шүү. К гурчин Q1 Q2 хуваахна R квадрат гэдэг. За энд бол би нэг үг бичсэн ба энэ консерватив хүч гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө хооронд юуны эхний ба эцсийн байрлалаас хамаардаг учраас энэ консерватив гэдэг үг нь за яг нөгөө 10 жил гэхдээ нэг яадаг юм шиг байлаа. За ингээд колоны хүч маань энэ одоо энэ цэнхрээ тэмдэглэсэн байгаа. Энэ бол колоны хүч. За байна. Яасан? Би материалыг хараад дараа нь энэ нөгөө апплод хийгээд юунд оруулчих учраас та нар материалыг татаад үзэж болно. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр онлынхаа материалыг жоохон ингэж заавал нөгөө бичүүлж тэмдэглэж явахгүйгээр ерөнхийд нь ингэж ярьчаад материалыг оруулчих учраас та нар тэндээс үзчихнэ. Тэгээд дээрэс нь яах вэ гэхээр нөгөө бодлогуудаар бодож нөгөө энэ зөв буруу юу гэдээ ингээд тэн дээр бас ярилцвал бас цагаа гаргах нь гэж бодоод байна шүү дээ. Зөвгөрөө ингээд явуучвал. За ингээд колоны уянга ер нь хэдэн хүүхдтэй байна чи? Уянга. За байж гарах шаараад.
За одоо 45 хүүхдээ. За. Цөөн 22 За 45. За тэгээд колони өвч гэдэг маань цэргүүдийн хоорондын үржүүр шууд зайн квадратад уруу гэдэг. Тэгээд энэ К-г нь бол ерөнхийдөө та нэг чэйжлээд байх юм санаа зовоодох юм байхгүй. Энийг нөгөө Эши материал дээр гам 9-ийг үржих нь 19 зэрэгт ньютоны үржих метр квадрат кулон квадрат гэж өвчдөг юм байлээ. Тэгэхээр энэ дээр бол ямар ч асуудалгүй. За тэгэхээр энд нэг зураг байгаа. Энэ зураг дээр хэрвээ ижил цэргүүд байх юм бол хоорондоо түлхэлц чинь эсрэг байх юм бол таталцсан гэсэн зураг байгаа тийм. Энэ R нь болохоор хоёр цэнгийн хоорондох зай. Тэгээ квадрат нь байгаа шүү. Зайн квадратаас бол уруу хамаардаг ийм хууль байгаа. За тэгээд захидгааны энэ бүлэг дээр хамгийн гол яригд нь бид нар захидгаа орон гэсэн ойлголт яриад байгаа шүү дээ. Тэгээ захидгааны орны хүчлэг гэсэн ойлголт яриад байгаа. За орон гэдэг маань яг үгээр нөгөө цэнгүүд захидгааны цэнгүүд байх юм бол түүний эргэн тойрон үүсэж байгаа энэ орон зай бол ерөнхийдөө захидгаа орон. Тэгээ бид нар тухайн одоо орчин ч юм уу цэнэгтэй одоо биеийн орчин захидгаа орон байгаа эсхийг яаж мэдэх вэ гэхээр гаднаас турших цэнэг өгдөг. Тэр нэг жирэг турших цэнэгт үйлчилж байгаа хүчний хэмжээгээр бид нар яг үгээр захидгаа орныг тодорхойлдог. За энэ байна. Захидгаа орныг тодорхойлж байгаа хэмжигтүүн энэ. E тэнцэг Q F-ийг хуваах нь Q захидгаа орны хүчлэг. Энэ өөрөө вектор хэмжигтүүн шүү дээ. Яг гэвэл хүч нь өөрөө вектор хэмжигтүүн. Нөгөө туршиж байгаа цэнийг буюу Q0 гэсэн цэнэгтэй хуваачаар нэг жирэг цэнэгт үйлчлэх хүч буюу энийг захидгаа орны хүчлэг гэж нэрлэдэг. За нэгжин дээрээ болохоор ерөнхийдөө нөгөө ньютоныг хуваах нь кулон эсвэл хоёр нэгжтэй байгаа шүү дээ. Ньютоныг хуваах нь кулон эсвэл вольтыг хуваах нь метр. Ийм хоёр нэгжтэй байгаа. Энэ нь болохоор хүчний талаасаа ингэж илэрхийлэгдэнэ. Энэ нь болохоор потенциал талаасаа, энэ нь болохоор хүч талаасаа. Ингээ хоёр өөрөөр нөгөө илэрхийлэгддэг учраас нэгж нь бол ерөнхийдөө нөгөө хоёр өөр нэгжтэй. Нэг нь вольтыг хуваах нь метр, нөгөө потенциалтайгаа холбогдож байгаа, нэг нь хүчтэйгээ холбогдож байгаа нь шүү. За тэгээд бодлогонууд дээр дандаа нэг ийм өгүүлбэр явдаг. Цэгэн цэнэг гэд яриад идэг. Цэгэн цэнэг. Тэгэхээр цэгэн цэнэг гэдэг маань юу гэхээр нөгөө цэнэгийнхаа шугамн хэмжээг нь бид нар тооцохгүй ер нь бодлогон дээр. Тэгэхээр ерөнхийдөө тухайн авч үзэж байгаа биеигээ яг үгээр ямар ч хэлбэртэй байсан ерөнхийдөө шугамн хэмжээнд тэр хоёр биеийн хоорондын харилцаа үлчиж байгаа хүчний хоорондох зайнаас олон дахин бага байх юм бол тухайн цэнэгтэй бие цэг гэж үзэж байгаа гэсэн үг. Тэгэхээр цэгэн цэнэг гэдэг үгнүүд явж байгаа нь тэр шүү. Цэгэн цэнэгээ бодлогонууд дээр аягүй их тэгдэг шүү дээ, тий. Цэгэн цэнэгийн харилцаа үйлчлэлийн үуч, цэгэн цэнэгийн потенциалыг олж гэдэг юм уу энэ. За тэгээд энэ байна бас. Энийг яг вектор хэлбэрээр бичсэн, скалар хэлбэрээр бичсэн бичигд нь энэ. Тэгээ энийг нөгөө К гэж тэмдэглэждэг ш. Тэгэхээр К үржих нь Q баах нь R квадрат. Цэгэн цэнэгийн потенциал нь энэ шүү. За ингээд энд нэг бодлого байна. За энэ бодлогыг би зүгээр агшаа очиод бодно. За юу гэхэд. За энэ дээр болохоор эхний одоо зураг бол захидгаа орны хүчлэгийн шугам байна. Захидгаа орны хүчлэгийн шугам бол ерөнхийдөө нөгөө тухайн цэгт шүргчээр чиглэнэ. За хоёрдугаарт нь захидгаа орны хүчлэгийн шугамыг зурагтаа бид нар энэ улаан зураг байна. Улаан нь болохоор нэмэх цэнгийн үүсгэж байгаа захидгаа орны хүчлэг. Тэгэхээр ерөнхийдөө захидгаа орны хүчлэг болохоор нэмэх цэнгээс гадагш хасах цэнэг дээр ирдэг учраас энэ хасах цэнгийнх нь болохоор хөхн дотгошоогоо чиглэсэн байгаа шүү. Тэгэхээр энэ нэг зургууд бол захидгаа орныг дүрсэлж зурсан ийм шугамын зургуудаа гэсэн. За энэ зургууд бол ерөнхийдөө 10 жилд бол байж идэг. За тэгээд энэ томьёо бас байж идэг шүү. Энэ одоо зарим нэг оны бодлогон дээр орж ирсэн байдаг. Энэ жиг цэнэглэгдсэн хязгааргүй автгаан захидгаа орон гэдэг. За хязгааргүй автгаан захидгаа орон гэхээр ерөнхийдөө нөгөө сигма гэдэг нь гадаргын цэнэг, эпсилон 0 нь болохоор захидгаан тогтмол, 2 гэхээр нөгөө энэ хавтгаагийн энэ захидгаа орны хүчлэгээ 2 дахин авчиж байгаа учраас энд 2 тугаагд ороод ирчих. За энэ томьёог таад бас ерөнхийдөө нөгөө өөрсдийнхөө 10 жилийн сургачгээс энийг бас аягүй сайн хараарай заяа. 11-р ангийн юун дээр байдаг шүү. Тэгэхээр яг ийм бодлогууд бол за сүүлийн онууд бол харагдахгүй байгаа. Эхний онуудын бодлогонууд дээр бол яг байж исэн ийм бодлогууд. За тэгээд захидгаа орны ажлын тухай бас ойлголт. Яг энэ ажлын тухай ойлголт бол 11-р ангийн сургачийн дээр байгаа. За захидгаа орны ажил гэдэг маань яг үгээр ажил нь цэнэгүүд одоо энд нэг Q цэнэг байлаа. Q цэнэгийг Q иштрэг цэнэгийн хоорондын харилцан үйлчлэлийн хүч бол F. Тэгэхээр Q иштрэг цэнэгээ 1 гэсэн байрлалаас 2 гэсэн байрлал шилжүүлэе гэж байгаа байхгүй. Тэгэхээр цэнэгийг 1 гэсэн байрлалаас 2 гэсэн байрлал шилжүүлэхэд тодорхой хэмжээний яг үгээр шилжилт хийгдсэн. Энэ хоёр цэнэгийн хооронд хүч үйлчилсэн учраас тодорхой хүч үйлчлээд нэг цэгээс 2 гэсэн цэг шилжиж байгаа учраас юуны хувьд
механикийн хувьд бид нар ерөнхийдөө нөгөө физикийн хувьд бид нар ажил хийн гэж ярьдаг. Тэгэхээр ажил нь энэ Q' Q гэсэн цэнгийн хоорондын харилцан үйлчлэлийн хүч. Тэгээд нэгийг хуваах дөрвөн бие явдлын чинь нөгөө K гэсэн тогтмолч юм байна. Вакуумд. Тэгээ нэгийг хуваах нь R1 бол Q цэнгээс одоо Q' цэнгийн 1 гэсэн байрлалд байсан тэр цэг хүртэлх зай. Q' цэнийг 2 гэсэн байрлалд очиход Q' 2-ын хоорондох зай нь R2 гэсэн. За энэ зургийг та аягүй сайхан дараа нь таад энэ 11-р ангиас сурагчдын дээр яг ийм зураг байгаа шүү. За ингээд энэ цэгэн цэнгийн гүйцэтгэх ажил маань юунаас хамаардгүй гэдэг нь замын хэлбэрээс хамаарахгүй зөвхөн эхний ба эцсийн байрлалаар тодорхойлдог нь хараа. Эхний байрлал нь эцсийн байрлал нь эхний эцсийн байрлалаас тодорхойлдог нь ажил нь. Тэгэхээр энийг ингээд өвчиж болно. А тэнцүү К гүрчгэн Q хуваах нь R1 хасах нь Q' хуваах нь R2. Ингээд ч байна. Энийг нэгийг хуваах дөрвөн бие явдлын чи ерөнхийдөө K штэ тий. За энэ. За ингээд энэ бол потенциал байгаа. За ерөнхийдөө ингээд онол нь бол яг дараа нөгөө бид нар чи юун дээр таад бас харчна уу. Бодлогонууд дээр харчин. За энэ нэг би нөгөө за миний дэлгэц харагдаж байгаа сте бас харагдахгүй болчихлоо. За энэ 19 оны материал байгаа шүү. За яа. Таад эхнийх нь 19 оны материал байгаа шүү. Одоо. За энийг 2019 оны D-рент. За энд нь би тэмдэглэчээ. 2019 оны D-рент. За энэ. За эхний өгүүлбэр энэ. Хаад бол ерөнхийдөө нөгөө өгүүлбэрээ харж байгаа л тэгээд 19 оны D-рент гэж байгаа л 30 гэсэн дугаар тавьж байгаа л бодолтой хийж штэ. Тэгвэл зүгээр гэж бодоод штэ бэ. Тийх үү. За 1 см квадрат талбайтай гэхээр ерөнхийдөө нөгөө талбай чинь см квадратаар гэхээр метр шилжүүл таарна. За ялцуудын хоорондох зай 0.2 мм зузаантай тусгаарлагчаар дүүргэсэн хавтгай конденсатор. За тэгэхээр энэ конденсатор байгаа байхгүй. Тэгэхээр конденсатор гэдэг энэ нөгөө 19 оных төр хамгийн ихний энэ 30 гэж шууд конденсатор ороод ирсэн юм лээ. Тэгэхээр би энийг авсан шүү дээ. За тэгэхээр конденсатор гэдэг нь хавтгай конденсатор гэдэг маань энэ. Ер нь конденсатор гэж юу юм бэ гэхээр цэник хуримтлуулах одоо тийм одоо төхөөрөмжил конденсатор гэдэг шүү дээ. Тэгэхээр хавцны хэлбэрээс нь хамааруулаад конденсаторыг хавтгай, цилиндр, бөмбөрцөг гэдэг ангилчин. Тэгэхээр хавтгай конденсатор бол конденсаторын хувьд хамгийн энгийн жишээ байдаг. За энэ хоёр ялц нь бол ерөнхийдөө хавтгай. Бид нар зүгээр дэвтрийн цаас нэг хуудас цаасл гэж ойлгож байна. За энэ хоёрын хоорондох зай нь D. За талбай нь S. За S-ний D. За шилжүүлээд орой. 1 см квадрат. Хэдэ? 10-ын хасах 4 зэрэгт метр квадрат. За энэ ялцуудын хооронд ийм тусгаарлагч хийсэн гэхээр ялцууд нь тусгаарлагчийн өргөнөөр л нөгөө ялцуудын хоорондох зай явчих штэ. Тэгэхээр 0.2 мм. Тэгэхээр 2-ыг үржих нь 10-ын хэд вүлээ? Миллиметр чи 10-ыг хасах 3 өөрийнхтэйгээ хасахтай болох юм уу те? За. Ерөн зүгээр ярилцаад явж олно шүү. Заавал би нэг амар ганцаараа яриад та хэд бас нэг чимээгүй суугаад иж болохгүй шүү дээ. Энэ яасан бэлээ, ийсэн бэлээ гэдээ асуугаад нөхтөө. За одоо ийм томьёонуудыг бол одоо чийслэхсээр аргагүй шүү дээ. Одоо энэ бол хавтгай конденсаторын захлагын багтаамжийг олох томьёо. За эпсилон 0 бол таналд өгсөн байна. Захлагын тогтмол. Эпсилон бол нөгөө нэг хавцнуудын чинь хооронд хийсэн диэлектрик, шаазангийн хооронд шаазангийн диэлектрик нь гэхээр нөгөө шаазан чинь тусгаарлагч болж дүүргээд шүү дээ хавцнуудын. Тэгэхээр тэрний диэлектрик нэвтрүүлэх чадвар нь шаазангийн хэд 8. Тэгэхээр эпсилон 8 юу талбай нь 1 см квадрат буюу 10-ын хасах 4 зэрэгт метр квадрат. Хооронд хавцнуудын хоорондох зай 2-ыг үрч нь 10-ын хасах 5 гэлээ. Нөгөө 2 чи 10-ын хасах 2 мм чинь 10-ын хасах 3 зэрэгт метр болно гэд. За гэлзөөч. Ингээ хариу нийт гарч байна. За одоо ардаа юундаа яг юу бариад яваад байвал зүгээр шүү дээ. Нөгөө тооныхын машиныг ялцуулаад за дээд чинь 2-ыг үрч нь 10-ын хасах 5. За энд хураагчих юм байна. Тэгэхээр хэд гарч байна? 4. 8-8-ыг 4-өөр үржүүл. За үржүүлээрэй хүмүүсээ. 8-8-5-ыг үржих нь 4. Хэд байна? 35.1
4 гэнэ. Тэгээд 10-ын хасах 4 чинь дээшээ гараад нэмэх болно. 10-ын хасах 5 чинь дээшээ гараад нэмэх зэрэгтэй болно. Тэгэхээр 10-ын нэмэх 10-ын хасах нэг хэд болох юм? 35.4 үржих нь 10-ын хас 11 үү? Ингээд фарад. За нано болгоч. Бишээ пико болгоч. Тэгэхээр хэдэ? Энд чинь ийм байгаа шүү дээ. Пико болгочхоор ингэ өччихнэ. 354-ийг үрчин 10-ын хас 2 зэрэгт. 10-ын хас 12. Тэгэхээр пико парад гэсэн. Ингээд. Тэгэхээр 354 пико парад гарч ишөө. За, болж байна уу? Чихүн дуурахгүй хичээл заах ямар хэцүү юм бэ? За тэгвэл яваад ишиг. За 31 нь ийм зураг байсан юм байна хүүхдүүдээ. 31 нь би энэ 32-ын зайн дээр өвчиж. Юу нэ? Юу нэ? Хэдийг вэ? Дөрөвний болсон энэ 30-ыг үү? Наад яриа чинь сонсогдохгүй шүү. Энэ миний яриа ер нь гайгүй тод уу? Тийм ээ. Санийх бол тод байна. Саяны хүүхдийн яриа. Саяны хүүхдийн. Энэ штэ. Энэ бодлогыг тайлбарлуулах гэдэг бол энэний хараа захлаан багтаамжийн томьёо энэ байхгүй хавтаа конденсаторын. Энэ томьёо. Тэгээд эн чинь юу гэсэн үг гэхээр хавцнуудынх нь хооронд хэрвээ вакуум орчин байх юм бол эпсилон 1 байдаг энэ. Гэтэл энэ хавцнуудын чинь хооронд юугаар дүүргэцсэн? Шаазангаар. Өөрөлдвөл шаазангийн диэлектрик нь 8, эпсилон 8 гэсэн ийм шаазангаар дүүргэцсэн гэсэн үг. Ийм зузаантай гэхээр ерөнхийдөө нөгөө хавцнуудын хоорондох зузаан чинь 0.02 мм болж байгаа шүү дээ. Тэр нь D байхгүй юу? Тэгээд эпсилон 0 чинь бол тогтмол тоо захлаан тогтмол. S нь бол нөгөө хавцны талбай чинь өгөгдсөн. Тэгээд D бол тусгаарлагчийн нөгөө дүүргэсэн тусгаарлагчийн зузаанаар илэрхийлэгдэн хавцнуудын хоорондох зай, ялцны хоорондох зай. Тэгээд үржүүч хуваахаар наадах чинь 35.4 үрчин 10-ын хасах 1 зэрэгт 11 зэрэгт параад гарч ийн. Тэгэхээр нэг орон урагшаа явуулчаар 354 болчин. Тэгээ 10-ын хасах 12 зэрэгт болчин. 12 зэрэгтийн параад гээчиж шин. За 31 31 зураг байсан юм биш үү? Та хэл амтаагаа нэг хүнд гайхуулж гэж боддог юм уу? Танаа гэрч чи асуудал байна. Чи жоохон хөгжлийн бэрхшээлтэй байна гэдгийг л харуулж байна. Ой энэ хин дуурайд байгаа юм бэ? Багш тарыг хэлээгүй юу? Микагаараа. Амар гэж. Микагаараа. За 31-ийн зураг энэ шүү хөвгтүүдээ зураад авчих зургийг. Тэр нэг гэдэг хэл. Хөөх юм болтолцаал тэр компьютераар суугаад. Оо яа. Яана одоо. Сайн харахаар үдээж гарч муу ярахаар бүр доошоо ингээл их юм. Яна энэ ч Микагаа чи. Тэ гаргачлаа багш. За ямар амир юм бэ. За C2 C3. За 31-ийн зураг энэ шүү. За зураад авчих. Ийм юуны конденсаторуудын ингэж холбогдсон байсан байна. Ийм хэлхээний конденсаторын багтаамж нь олно. Уруулаа ижилхэн 3 микрофарад юм байна. За. За зурцсан уу зураг? Манайхаа өнөөдөр орж ирж хичээл сонсож байгаа явдалд баярлж байна. Бас яг хөвдөө хүүхдүүд юу явуулаад өөрсдөө төлөө бас ингээд ерөн зөвөр нөгөө онлайнаар болохоор хүн бас нөгөө юу яахгүй гэж боддог байхгүй. Холоос болохоор ингээд асууж явах юм. Тэгтэл бас эн чинь нөгөө те хүмүүсийг бодоод бусдыг ингээд сонсоод энийгээ бас дараа нь хараад оролдчих юм бол та хэдэд бас хэрэгтэй шүү дээ ер нь. За ийм байна. Тэгэхээр одоо эндээсээ та зураг харна. Эхлээд яг үгээр C1 конденсатор, C2, C3. Эхлээд C232 нь юу юм? Хоорондоо яаж холбогдсон юм? Энд чи хараа, энийг харж байна уу? Энэ ингэж байна. Тэгэхээр C2, C32 юу?
Хэлээрэй. Зэрэгцээ. Оо яг зөв. Зэрэгцээ. Зэрэгцээ. Зэрэгцээ олонхоор конденсаторуудыг яаж нэмдэг вүлээ? Шууд. Оо яг зөв. За миний яриад байна. Яг зэрэгцээ. За ингээд нэмчи. Тэгэхээр хэд гарч байна? Зэрэгцээ олохоор 4 юу? 6 микрон. За ерөнхийдөө одоо ингэ шүү дээ. Одоо энэ зураг чи ингэ зурагч байгаа гэсэн. За хараад. Харж байна энийг. Энэ зураг чи ийм болж байгаа гэсэн. Эндээс тэ? C1-тэйгээ C2 3 чинь гарсан 2 3 чи одоо яаж ийн? Цуваа уз. За C1 ба та ер нь бичиж гин үү? Тэмдэглэж явна уу? Цуваа. Тэгэхээр цуваалгатай яаж болох юм? 3-аар нэмчихнэ. Ингээд C2 3 нэмхэн C хэдэ 1. Ингээ 3-аар нэмчихнэ. Тэгэхээр одоо хэд гэж нэмэх юм? 1-ийг хуваах нь 6. Нэмхэн 3. Тийм. Тэгэхээр хэд гарч байна? За тэгэл 3 микрофарад багшаа. За одоо хар. 6-ны 3 буюу 2-ны гарна. За хэд гинэ? За 1-ийг хуваахад C гэдэг нь 1-ийг 2-ны 6-ийг 3-аас гарах юм шиг байна. Энэ дээр 2-ыг өгчин. Тэгэхээр 3-ыг хуваах нь 6 буюу C чи 3-аар нь бичигдэж шүү дээ. 6-ыг хуваах нь 3. Тэгэхээр хэд вэ? 2 микрофарад. Зөв. За 2 микрофарад. Багш гэхдээ өнөөдөр ингэж нөгөө энэ гараараа ингэж бичиж энийгээ дараа нь сайхан ингэж яг нөгөө энэ дээр нь яг ингэж бичиж гоё ингэж хадгалж байгаа та хэд рүү явуулчин. За ингэж нөгөө эндээ хийчин. Тэгэхээр та хэд нөгөө энэ дотор нөгөө группт бүртгэгдсэн юм чи ороод нөгөө апплод юугаа хийгээ авчихна шүү дээ тэ файлаа. За энийг болохоор зургийг би нөгөө оруулаг юм байлаа 33-ыг орхилоо шүү. За яа. За дээш явуулах уу? Би. Хүмүүсээ. Явуул. За явуулчих. За энэ ингэж шүү дээ. Хоёр цэгэн BBS RZ-ээс нэг цэнгийн хэмжээнд 3 дахин эсвэл харилцан үйлчлэлтэй хүч хэд дахин ихсэх вэ? Хэд дахин ихсэх вэ? 3 дахин ихсэн. За байж байгаарай. Энэ шүү дээ. Хоёр цэнгийн хэмжээг хэрв нэг цэнгийн хэмжээ гэхээр 2 цэнэг байсан тий? Нэгийг 3 дахин ихсгсэн гэхээр хэдэ? Хоёулаа 3 дахин ихсэхгүй юу? Хоёр цэнэг BBS RZ байсан. Хэрв нэг цэнгийн хэмжээг за нэгнийх нь хэмжээг 3 дахин ихсгсэн юм байна тий? Тийх үү? Тэгж ойлгох уу? Болно гэж. За тийм л юм шиг байна. За нэг өгүүлэр нь жоох юу юм бэ шүү. За энэ 40 чи ямар хөө зургтай байлаа? 40 ийм зургтай байсан. За 40 зургийг би зурчих. За 40 зураг. За та хэд надтай зэрэгцээ зурчих шүү гэлс. За энд А цэг. Энд Б цэг. Тэгээ энд нэг амперметр. За энд ингээд батарей. Ингээ олгоцсон. Тэгэнгүүт энэ нөгөө R2 эсвүүцэл дээр вольтметр залгаж байгаа байхгүй энд. Гэт энэ дээр R1, энд R2, энд R3. За ийм эсвүүцэл. За 6 сар зорч. Тэгэхэд за R1, R2, R3 эсвүүцэл яаж холбогдсон бэ? Цувуулгдсан гэж хэлсэн биз дээ угаасаа тий? Цувуулгдсан. Цувуулгдсан болохоор юу нэжлэх юм байдаг вүлээ? Гүйлүүд нь тэнцүү. Юунууд нь тэнцүү? Гүйдлүүд нь. Энэ тий? Хүчлүүд нь өөрөө өөр гэдэг нь за энийг би буруу ярьчлаа шүү. Хүчтэй нь болохоор өөр шүү дээ тий? Өөр гэдэг нь энэ.
гэсэн үг шүү дээ. За 3 шин. За одоо ингэнэ. Одоо ер нь яах юм? Энэ вольтметрийн заалт өгсөн байгаас тэгэхээр эн чинь R2 эсрүүцэлтэр хүчлийг зааж байгаа юм уу? R2. За R2. за 2. 1.2 вольт. За. Одоо тэгвэл R2 эсрүүцэлтэр гүйж байгаа хүчлийг олчих болох уу? Болон Ами үйлээ. За бичээрэй. Ами хууль. I2 O2 хүчлийг R2-т хуваачдаг. Тэгэхээр хэдэ? 1.2 вольтыг 6 омд хуваачна. За хэдэ хүмүүсээ? Над хуваагаад өгөөрэй. 6 омд. 0.2 Ом шүү энэ. 0.2 ампер. За 0.2 ампер чинь R1-ээр гүйж байгаа юу? R1-ээр ч гүн, R2-оор ч гүн, R3-оор ч гүн шүү дээ. Тийм үү? Тэгэхээр А, Б цэгүүдийн хооронд хүчтэй гэдэг маань хэлхээний нийт хүчтэй байхгүй. Одоо нийт хүчтэй яаж бичих вэ? Өө1 нь 0.2 ампер юм шиг. яхаараа 100-ны. За хуваат. 0.2 шүү таравас. Энд чинь 1.2-ийг 6 тоноос. 6. Бил 60-ыг харчих гэсэн. За уучлаарай. За. Аха 6 шүү. Багш нь бас жоох муу хэлсэн байна. За. За тэгээд өө хүчтэл гэдэг чинь жоохон бог очичлаа. Зайлмаа. За өө чинь өө1 чи хэдэлээ? Хэд хэлээ гэж одоо гүйдлүүд нь адилхан шүү дээ. I1 гүйдэл тий энэ чи I гүйдэл шүү дээ ерөнхийдөө. I1 гүйдлийг үржих нь R1 нэмэх нь өө2 хүчтэл нь байгаа нэмэх нь I2-ыг I3-ыг үржих нь R3. За ингээл нэмчих шүү дээ одоо. Энэ хоёрыг шууд нэмж хамт нэмчих болох юм байна. За нэмчээрэй. I1 чинь R2 2 дахь гүйдэл чинь 2 гараад нөгөө өгөгдөл дээр R2 нь 60 м байгаа шүү дээ. юу вэ? Юу 60? Өгөгдөл дээр R2 нь 60 м байна шүү дээ. Юу 60 м гэдэг байгаа юм бэ? Хүчтэй 6 ом. Юу уншаарай. Эсэргүүц шүү. Энэ хараа ингэж бичдэг шүү. 6 гэд энэ омын ерөнхийдөө ингэж салахгүй ингэ бичдэг. Тэгэхээр наадах чинь нөгөө 0 юунаас ялгаатай. О үсэг байхгүй. 0 чинь нэг ийм бөөрөнхөд байдаг шүү дээ энэ. Тэ? За тэр жоохон буруу харсан байх шүү. За тэгээд одоо гүйдлээ чи энэ хоёр чи гүйдэл нь ижлэх юм чинь би хаалнаас гаргачээ. За яхаа зөв юу болох гээд ингэж. Аамны диффьюзер гэхгүй зарим хүмүүс ойлгохгүй болсон. Яасан гинэ? Одоо тэгээд та хэд чи яг сургууль угаасаа наад ингэ биччих юм чи одоо яах юм наад чи ингэж бичиж та хэд нөгөө ээж дээр чинь ч гэсэн ингэж бичиж шít. Тэгэхээр би хэлээд шүү дээ. А үсэг энэ нөгөө 0.2 чи өөр. За одоо та хэд доотлын багшийн зөв. Тийм. Одоо та хэд доотлын 2-3 дээр тэр 400 вольт гэдгийг хар. Тэрний дээдлийн А үсэг хоёрыг хар. Нэг нь 100, нэг нь бөөрийнхөө байгаа зү. За тэр яах вэ? За одоо ингэ хэд гарч ийн. Гэлзүүлээрэй. За 0.2 R1 чинь нийлээд хэд вэ? 17 ом. Нэмэх нь хүчтэлчээд 1.2 гэсэн тий. За хэд вэ? 3.4 юм биш ихнийх нь. Тэгээд 1.2-ыг нэмэхээр 4.6. За сайхан тэмдэглэжээрэй. За цааш явах уу? За энийг бодчих. За 50 байсан электрон нэгэн төрөл. За P1 буюу 200 вольт потенциалтай А цэгээс
P2 буюу 400 вольт потенциалтай B цэг шийдсэн гинэ. Тэгээд эдгээр цэгүүдийн хоорондох зайн 0.1 м. Тэгээд цэнгийн ийм масс нь энэ. За зурчи. Цоглоорон. За нэг хавцсан нэмэхээр цэнгэлэгдсэн. Нөгөөх нь хасгаар. За энэ цэнгийн эннийх нь юу хор. За тэрийг тэмдэглэхгүй тэрийн дараа нь тайдад явахгүй нь бодлооч. За. Цоглоорны хүчлэг яадгийг. Нэмэхээс энэ үү? Асруу. Зөв энэ. Энэ цоглоорны хүчлэг. Ингээд дундаар нь ямар ч байсан цоглоорн байгаа юм байна. За тэгэхээр А цэгийн потенциал нь 200 юм байна. Тэгэхээр цоглоорны хүчлэгийн энэ ч штэ энэний хасах тэмдэгтээ дельта пик байх нь R ийм байдаг тий. Энэ. Тэгэхээр потенциал бол потенциалын буурах чиглэлд бол цоглоорны хүчлэг чиглэдэг гэсэн үг. Энэ чинь бас нэг юу байгаад тах шигээс хаашаа чиглэх вэ гэд байгаад гэсэн. Ийм дург байгаад байсан шүү нэрээ. 1 2 3 ч илүү ингээд энэний гээд нь эднэрийг хаашаа чиглэх вэ асуусан байсан. За одоо ингэ бодчих. Электроны гэдэг юм тий. Электроны олж авсан кинетик энергийг олгоно. Эхнийх нь. Заад нь. Кинетик энерги шууд ичиж шít. Кинетик энерги гэдэг бол юуны хүү цэнгийн нэг потенциалтай цэгээс хоёр потенциалтай Б цэг рүү шижихэд гүйцэтгэсэн цоглоорны ажил гэсэн үг. Энэ ажил гэсэн. Ажил нь болохоор хүү гүрчих нь потенциалын ялгуур P ялгуур штэ. Тэгэхээр P2-оос хасах нь P1 гэж таарна гэсэн. Ингээ кинетик энерги болчих шүү энэ. За. Кинетик энерги гэдэг маань ерөнхийдөө цоглоорны гүйцэтгэсэн ажилтай тэнцүү. Нэг цэгээс хоёр цэгт юу шилжүүлсэн. Тэгээ А цэгээс Б цэгт цэнгийг шилжүүлсэн ажилтай тэнцүү. Тэгэхээр потенциалын ялгуур гэхээр бид нар яах юм? Юунаас нь хасдаг юм? Ялгуур гэхээр эцээс нь ихийг хасдаг. Тэгэхээр P2-оос P1-ийг хасна гэсэн үг. За орлуулаарай. За яг хамт яваад иш одоо яг таадэд бол ерөнхийдөө юу харагдаж байгаа магаас гайгүй тоднод. За 19 нь 1.6 үрч нь 10-аас 19 зэрэгт кулон үрч нь потенциалын ялгуур чи 200 вольт байна шүү дээ. Тэ? За инхээр хийдв. 320. 3.2-ыг үрчин 17 зэрэг кулон. Ер нь ингэж байгаа юм байна. Ер нь 320-ыг үрч нь 10-аас 19 гарч байгаа юм байна. Заа юу. Ингээд жоол заа. Тэгэнгүүт энэ нөгөө хариун дээр 10-аас 7-оор бичигдсэн байгааз. 10-аас 17-оор бичигдсэн байгааз. Тэгвэл урагшаа 2 оронгүйлэх чинь. Тэгэхээр 3.2 үрчих нь 10-аас 17 шүү. Хариу яаж бичигдэж байгаа гэдгийг нь бас харна шүү дээ. Та хэд нөгөө ээш дээрээ. Тэгнэс. За бэд нь. Цоглоорны хүчлэгийн хэмжээ гинэ. За цоглоорны хүчлэг бол юу гэхээр хүчтэл буюу потенциалын ялгуурыг нөгөө цоглоорныхоо хоорондох зайн тухай чинь энэ цоглоорны хоорондын энэ зай чи хэдийн L байхгүй юу? Энэ хоорондох зай нь L. За жааш. За ингээд потенциалын ялгуур нь хэдийн 400-аас 200 вольт. Тэгээд хоорондох зай нь 0.1 м. Метр шүү дээ. За 2000 гэдэг нь килогоор бичсэн байлээ шүү. 2000 кил вольтыг хуваах нь метр. За одоо ингээд цоглоорны хүчлэг чинь нөгөө потенциалтайгаа холбогдохдоо вольтыг хуваах нь метр гэсэн нэгжтэй гарч ирж байгаа зү тий. За одоо вэд нь электроны олж авах хурдыг олгоно. За яаж олох юм? Кинетик энерги олсон юм чи? Яг
Шүн тусдаг гэж байна. Чаач. За энд 3 гэдэл дарчих шиг бол үзэгнийхээ бошог. Тэр электроны олж авсан кинетикийн нэр нь яагаад тэр сонзорноос залхуу орно шүү дээ. Тэгээ цахилгаан орны одоо тэр зохион цэнийг одоо шилжүүлэхэд хийсэн ажилдаа яагаад хэдэж явах шин? Ер нь зөвөр эн чинь нөгөө юуны кинетикийн нэр гэдэг чинь яг нөгөө консерватившны ер нь зөвөр потенциал биш ээ. Залхуу орны одоо юу гэдгийг нөгөө юу шүү дээ, колоны хүч шүү дээ. Колоны хүч чинь болохоор хүч чинь өөрөө консерватив хүч байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө замын хэлбэрээс хамаарахгүй, эцсийн эхний байрлалаас хамаардаг хүч, замын хэлбэрээс хамаарахгүй. Тэгэхээр яг ийм хүчний үед яг үгээр хийсэн ажил бол кинетикийн нэртэйгээ тэнцүү байдаг гэдэг яг нэг механик одоо яг физикийн тийм теорем байгаа. Тэгэхээр яг энэ үед яг үгээр залхуу орныг одоо юу гэдэг юуны цэгэн зэнгүүдийн хоорондоо харилцах колоны хүчний үйлчлэлээр хийсэн ажил нь болохоор кинетикийн нэртэйгээ тэнцүү гэж юм байх ёстой гэсэн. Энэ бол теоремжлогдсон. Зөвхөн яг үгээр энэ нөгөө ямар хүчний үйлчлэлээр хийсэн ажил вэ гэдгээс хамаараа. Тэгэхээр энэ ажил бол өөрөө колоны хүчний үйлчлэлээр хийсэн ажил учраас энэ ажлын хийсэн ажил нь кинетикийн нэртэйгээ тэнцүү байхгүй. Тэгэхээр үрэлтийн хүчний хийсэн ажил бол кинетикийн нэртэйгээ тэнцэж болохгүй гэсэн бас. Гэхдээ тэрийг болохоор кинетикийн нэрийн ялгууртай ямар тохиолдолд тэнцэх вэ гэдэг чинь байгаа. Зааж энэ юу нь яач вэ? Багш энийг ямар хэдвэр ангийн сурагчдын дээр тайлбарласан байдаг юм бол? За энэ яг одоо миний энэ зурсан байгаа энэ болохоор залхуу орны юу гэхээр 11 дугаар ангийн сурагчдын дээр байгаа шүү. Биш шүү. Тань сая тайлбарласан нөгөө консерватив гэдэг тэрийг тайлбарласан. Консерватив мотив гэдэг чинь ерөнхийдөө бүр жоохон нөгөө юу оюутны юун дээр байдаг. Тэрээс зөвөр яг хуу гадны сурах хүчүүдээр харж болно. Энэ болохоор зөвөр ингээд чэйжилчгээд болох юм байна тий. Тийм. Ажил гэх юм бол нөгөө электроны кинетикийн нэр гэхээр бид нар кинетикийн нэр гэхээр МБ квадратыг байгаа нь 2 гэдгийг мэдэн шүү дээ. Гэтэл яг үгээр нөгөө хөдөлж байгаа биеийн хувьд болохоор кинетикийн нэрвтэй. Тэгэхээр энэ ажил нь тэгэхээр бид нар хурд мэддэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр одоо ажил юутай тэнцүү гэхээр энэ цэнгийн чинь А гэсэн потенциалтай цэгээс Б гэсэн потенциалтай цэг шилжүүлэхэд залхуу орны зүгээс ажил хийсэн байгаа байхгүй юу? Энэ ажил нь өөрөө кинетикийн нэртэйгээ тэнцүү гэдгийг мэдэх ёстой гэсэн үг. Тэгэхээр кинетикийн нэрийнхээ оронд залхуу орны А цэгээс Б цэг шилжүүлсэн залхуу орны ажлыг бичиж чинь гэсэн үг. Баярлалаа шээ. За миний нөгөө үзэгчин энэ одоо балан дуусна гэж баймиргүй юм ямар сонь. Уяга энийг мэдчихээр энэ одоо 30 дууссан гэж баймиргүй юм. Юусаа бичиж байгаа гэж. Гэхдээ энэ нөгөө бичижсэн болны 30 мянга гарах гэж. Мэдгүй. Слайдаа сарж үзэх юм уу? Харин слайдаа зааж ингэж аа үзтээ. Би буруу юм дээр дарчих шиг байна. Тэг. Дуракаяч. За зөвхөн юм яачаа. Хошин гавлах. За зарагх нь харж тэгээд юу шүү дээ. Одоо юу болох вэ? Одоо гараараа бичихээс. Гараар болох муухай болт юм. Гараараа ч болох юм. Гэхдээ гараараа болох муухай үзгээр хичүүл гой санагдаад байна. Заач. За дараагийнх нь харж байгаа хөвгдөдөө юу гэж байна? Дараагийнх нь энэ чинь. Энерги нь олно. Бишээ хурдыг нь олно. Тэгэхээр МБ квадратыг вон 2 гэдгээс кинетикийн энергиээс олсон юм чи хурдаа олчих шүү дээ шууд. За энэ ч яа энэ өөр баг салсан ч гэсэн гарахгүй шүү дээ.
Энэ тайлбар би буцааж жагаад нэг ороодох уу? Та түр байж байгаарай зэ. Одоо буцаач тэгээ яг дараа нь би дахиад энэ баха. Энэ шүү дээ.Ний. За алгүй гараар суучихна. Яа шууд садсан ч. Нөө одоо гарч штэ. За. Би нэг буруу юм дээр дараад багш. За одоо вэдэн шүү. МБ квадратыг уг нь 2 штэ кинетикийн нэрэг чинь. Эндээс хурдан олчихно. Тэгэхээр 2 кинетикийн нэрэг 2-ыг үрчин кинетикийн нэрэг масс, электроны масс штэ. За ингээд шууд бичиж штэ. За 2-ыг үрчих нь 3.2 10-ын хас 17 зэрэгтэй хаа тий. Хуваах нь электроны массыг өгсөн байна уу? 9.1-ийг үрчин 10-аас 31 зэрэгт гээд. За ингээд тавьчих. Тэгэхээр юу чинь? Дээдлийг үржүүлэхээр 6.2 болох юм байна. Доотл нь 9.1 юм байна. Тэгээ үржих нь 10-ын юу вэ яа? 6.4 юм уу? За. Тэгээд хас нэмэх 14 юм байна шүү. 31 чинь дээшээ гараа 17-тоо нийлэхээр. Тэгэхээр ингээ гарчаар 6.2-ыг хуваах нь 9.1-ийг хуваагаад язгуур авчаар 0 сая идтэй юм байна. Та идтэй байна. 0.8. 0.8. Минийх бол 0.83 гэж. За 83 ч бараг зүг баг шүү. Ингээд 14 зэрэгтэй чинь 7 зэрэгт гарч штэ тий. Тэгээд хариу 6 зэрэгтэй бичих юм байлээ. Тэгэхээр 8.3-ыг үрчих нь 10-ын 6 зэрэгт метр секунд. За энэ хариу бараг таарж байгаа баха. Энэ болсон уу? За тэгээд дээрэс нь ингэ хараа. Захлын орны хүчлэг хаашаа чиглэх вэ гэхээр энэ дээр А цэг тэр зураг нь энэ байсан. А цэг нь энд байсан. Б цэг нь энд байсан. Ингээд захлын орн яг гэхээр гэхдээ эн чинь энэ захлын орн нь болохоор за эндээс А цэг нь гэхээр захлын орны хүчлэг бол ийшээ. Хүчлэгээ өөрсдөө яах юм бэ шүү дээ. Энд чинь потенциал нь шүү дээ. Бодлоо ярьж шүү. P1 P2. За захлын орны хүчлэгийг одоо өөрсдөө энэ дээр зурна. Төрөний зургийг би нэг арай жоох яачлаа шүү. Өөрчилчихлээ шүү. Тэгэхээр энэ цэгийн потенциал нь юу юм? Их байгааз. А цэгийн потенциал үгүй шүү дээ. А цэгийнх нь бага юм байна. P1 2 энэ юм биш шүү. Б цэгийн 2 цэгийн потенциал нь 400 вольт юм байна. Тэгэхээр 200 вольт потенциалтай цэгээс одоо юу нүүлэр нь юу гэж хэлсэн юм бэ та. 200 вольт потенциалтай А цэгээс P2 тэнцээ 400 вольт потенциалтай цэг шилжихэд шилжсэн гэж байна. Тэгэхээр захлын орны хүчлэг хаашаа чиглэх вэ? Одоо потенциал буурах чиглэлд шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр болохоор яг энэ дээр болохоор бид нар ингэж зурх хэрэгтэй юм байна шүү. Энэ дээр болохоор потенциалын буурах чиглэлд захлын орн байх хэрэгтэй. Тэгэхээр ингэж зурх хэрэгтэй юм байна одоо. Түрүү бол би зүгээр нөгөө ерөн зүгээр нэг яг өгүүлбэрээ яахгүйгээр өгүүлбэртээ тохируулаагаар зүгээр захлын орн юм байна гэж зурцсан шүү дээ. Яг одоо өгүүлбэртээ тохируулах юм бол энэ шүү. За энийг сайн харж аваарай энийг. Яагаад гэвэл
За энд нэг жоохон зайд биччихье. Цахилгаан орны хүчлэг нь хасах тэмдэгтэй потенциалын ойлгорыг тэр нөгөө зайн үрт юунд нь хуваана ийм байгаа. Тэгэхээр энэ цахилгаан орн чинь потенциалын буурах чиглэл байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр B-гээс 10 гэхээр энд нэг ийм зураг байсан. Хариун дээрээ хөвгөдөд энэ ардаа 1 2 3 жил ингээд тойрцсон байсан. Тэгэхээр цахилгаан орн аль руу? 1 рүү өрлөл баруунаасаа зүүн тийш чиглэх юм байна. За зургийн таад яг нэг 2019 оны дээрэнт штэ. Ороо харчаарай заяа. Дээрэнт. За 1 рүү чиглэж шүү. Тэгээд. За энэ болсон. Асуух юм байна уу энэс? Тэр бушаа зэргийг язгуураас гадгахаар яагаад олуулж өгөлээ? Ингэж штэ одоо энийг хараарай. 10-14 зэрэгт байгаа штэ. Энийний 2-1 зэрэгт гэсэн үг шүү. Тэгэхээр чи харалт 14-ийг хуваах нь 2. Тэгэхээр хэд вэ? 7 зэрэгт байгаа. Тий. Хийж байгаа гэсэн үг шүү. Эсвэл чи зүгээр 10-14-ийг ингээд гаргах чинь. Тэгэхээр та тооны машин хэрэглэхгүй шүү дээ. Тэгэхээр ийм зэргүүдийг язгуур гаргах гэдгээ сая харсан уу? Тэ? За би дахиад бичиж. Ойлгосон уу энэ? Ойлгосон өгшөө баярлалаа. За. 10-14 чи ингээ 2-1 зэрэгт байхгүй язгуур чинь. Тэгэхээр ингээл 7 зэрэгт болоо язгуураас гарчиж байгаа гэсэн. За. За эн чин юу яагаад тохоо хөгдөдөө 22 оны ч юм уу 23 оны материал ажиллах юм энэ 20 оны энийг яачих вэ? Одоо хэд вэ? Цаг. За ер нь 23 оны материал 22 оны материал руу орлоо шүү тэгөө. Тэр нь та хэдэд бас зүгээр нэг сүүлийн оноос ажиллаж зүгээр ахгүй юу? За 22 он. 22 он дээр чинь эндээс эхэлсэн баха хэдээс эхэлж байла 24 хавцаагаас эхэлж исэн. За. За жоохон томруулж. За. Одоо ч аа мэрэгшээдээ шүү дээ юм да. За 24. 24-өөс 25. За энэ бол ерөнхийдөө энэ нэг зураг байгааз. Энэ. За яг энэ бол хүчтэй хуваагч хэлхээ гэж хэлдэг. Яг тэгвэл энэ хоёр 6 ом 12 вольт 12 омын 2 эсрүүцэлж яг үгээр зэрэгцээ олбцсон байхгүй. Тэгэхээр энэ 9 вольтын хүчтэй энэ хоёр ч хуваачна гэсэн. Тэгэхээр энийг юу гэж хэлдэг вөхөр хүчтэй хуваагч хэлхээ гэж нэрлэдэг. За энэ нь болохоор 11-р ангид сургачдын дээр байдаг шүү. За хүчтэй хуваагч хэлхээ гэдэг. Яаж олдгоо молдгоо гэдэг яг захлагын бүлэг дээр нь байдаг. Та яг энийг хараарай. Энэ бол яг иймэрхүү одоо хэлхээний холболтод бол жил болгон ээжд ордын билээ шүү. Тэгэхээр та аягүй сайн харж ах хэрэгтэй. За тэгээд 24 шууд боччихно. Хүчтэй хуваагч хэлхээний хувьд болохоор хүчтэй хуваагчийн коэффициент гэдэг ийм томьёо байдаг. Энэ томьёог тэр нөгөө энэ хоёр дээр чинь одоо энэ хоёр чинь зэрэгцээ олгоцсон учраас хүчтэй нь хуваагдаж очино тий. Гүйтэл нь хуваагдана. Хүчтэй нь бол ерөнхийдөө ижлэн штэ. Тэгэхээр хүчлээрээ тэнцвүүлчихэж байгаа байхгүй. Гүйтэл нь бол ерөнхийдөө тэгэхээр энийг яхаа энэ коэффициентаа өөрийг нь юу гэдэг вөхөр хүчтэй хуваагчийн коэффициент гэж нэрлэдэг. Тэрнээсээ гаргадаг юм байл. Энэ хараа. Томьёо нь энэ байна. За тэгээ шууд тавьчих шүү дээ. Одоо 24 дээр юу тавих юм? К тэнцүү R2 нь хэд вэ? 12 вольт, 12 ом. Нийлбэр нь хэд вэ? 18. За ом нь онд ороод чинь. 6 туваахаар Шээ. Энэ нөгөө юугаар гаргасан байх шүү. Тийм ээ. Утгаагаар. Ингийн 2-ыг хуваах нь 3. Тийм. Тийм бааз 2-ыг хуваах нь 6. С хариулт. За дараа нь АБ дээр хүчлийг олгоно. АБ дээр хүчлийг олохдоо 25 дээр нь шууд явах вэ гэхээр энэ АБ дээр хүчлээ олохдоо яаж олох вэ гэхээр энэ хаг коэффициентөөрөө энэ нийт хүчлээ үржүүлчих. Одоо энэ хүчлээ шүү дээ. Энэ вольт энэ хэлхээний нийт хүчлээ. Би нийт B гэж энийгээр үржүүлчих. За тэгээд үү. 6 9 вольтыг үржих нь 2 3-ны 2. Ингээ 3 ингээ 6 юу юм? Вольт. За энэ ш. За жоохон дээш нь татлаач доош явууллаа шүү. Яах вэ? Явуулах уу? За энэ бол хараа 2022 оны дээрэнт байгаа шүү. За яа. 22 оны дээрэнт. За энэ бол бас 11-р ангид сурагчийн дээр яг энэ одоо яг
ийм нөгөө температур мэдрэгчтэй терморезисторын эсэргүүцэл температураас хамаарах гэд яг ийм зураглууд байгаа. За яг ийм бодлого байдгийг. Та тэрийг бас хараарай заа ерөнхийдөө. За эндээс та энэ нөгөө зураг харчин тэгэнгүүтээ энэ хүснэгтийг ашиглаж байгаад бодолтой хийчих гэсэн үг. За юу өгсөн бэ гэхээр энийг юу гэж хэлээд байгаа гэхээр температур мэдрэгч терморезисторын эсэргүүцэл гэдэг нь энэ. Энийгээ тэгж хэлээд байгаа. За ингээд температур мэдрэгчийн хэлгээний ампер метрийн заалт гэхээр энэ хэдийн ампер метрийн заалт чинь 4 мА. За нийт батарейны хүчтэй нь гэхээр энэ байна. Батарейны хүчтэй 5.8 вольт. Батарейны дотоод эсэргүүцлийг тооцохгүй. Тэгээд эдгээр дээдлийн өгүүлбэрүүдийг ашиглаад юуг олох хэрэгтэй гэхээр мэдрэгч хэлгээний энэ температурыг ямар температурд байсан бэ гэхээр тэгэхээр энэ хүснэгтийн утгаас температураа олж очих байхгүй. Тэхийн тулд бид нар энэ эсэргүүцлийг харж байна таад энэ эсэргүүцлийн утгууд энэ нөгөө температур мэдрэгч хэлгээний резисторын температурыг олчих юм бол тэр температурт харгалзах тэр эсэргүүцэлд харгалзах температурыг хүснэгтээс авчин гэсэн. За яах вэ одоо? Гэнт санаа оноо байна уу? Энэ хоёр эсэргүүцэлж яаж холбогдсон юм? Сува тэгэхээр юу нийцдэг юм? Гүйдэл нийцдэг юм. Тэгэхээр энэгээр нь 4 ампер гүйдэл гүйсэн юм чи эхний 1 кОм эсэргүүцэлтээр хүчлийг олж болно шүү дээ. За тэрийг яаж олох юм? Уунаг хичээдхөө. Хүчтэл нь омын хуулиараа I1 гүйдэл гүйдлийг юугаар хөвжүүлчих юм? Эсэргүүцэл R1 эсэргүүцэлтэй. I1 гүйдэл чинь 4 мА үржих нь R1 хичээдэлээ. 1 кОм шүү дээ. Килом. Энэ дээр хараа омыг чи ингэж тэмдэглэсэн байгаа зү ингэж тий. Англи гарна. За мил чин 4-ийг үржих нь 10-3 зэрэгт ампер болно. 1 кил чин 10-3 зэрэгт болно. Ингээд энэ хоёр нийлэхээр хэдий 10-ийн тэг зэрэг буюу хэдв? 1 үү? Тэгэхээр хэд гарч ийн? 4 вольт. За одоо энэ хоёр эсэргүүцэл хоорондоо цовоо холбогдсон юм чинь хүчлүүд нь өөр. Тэгэхээр хэлгээний нийт хүчтэй 5.8 вольт шүү дээ. Тэгэхээр 5.8 вольт юм чинь эхний 1 кОм дээр хэд яасан? 1 кОм дээр хүчтэй нь хэд юм? 4 вольт. Тэгэхээр энэ температур мэдрэгч хэлгээн дээр хүчтэй нь хэд юм? 1.8 вольт. За тэрийг биччихье. Энэ нэг температур одоо юу гэдэг 2 хичээдэг хөө. За энэ онцгой тэмдэглэлтэй 2. За 2 тэнцүү юу гэж бичих вэ? Хэдээсээ? 5 вольтоос нийт хүчлээсээ саяны олсон ууныг асчин тий. Тэгэхээр 1.8 вольт. За одоо яах вэ? Одоо эсэргүүцэл болно. Яг зөв. Эсэргүүцэл болно. За эсэргүүцэл болохдоо омын үйл хэлгээний хэсэгт дахиад омын үйл. Тэгэхээр одоо температур мэдрэгч хэлхийг R2 гэж хэлгээний эсрүүцэл R2 гэдэг нь U2-оо I гүйдэлтэй очно. Гүйдэл нийцдэг шүү дээ, тийм. За 1.8 вольт эдэд тавах юм. 4 ампер. Нэг 4 мА штэ хүмүүсээ мэдж штэ. Тэгвэл 10.3 болов. Тий 10.3 штэ. 1.8 вольтыг хуваах нь 4. 845 гарч ийн. Тэгээд мэлчин дэшээ гараад юу болдгийг 10.3 зэрэг болдог үстэй. Тэгэхээр 845-ыг 1000-аар хөвжүүлчихнэ одоо. Тэгэхээр хэд вэ? 450 ом. За энэ хараа нөгөө нэгжин шүү одоо та түрүүн Android гэсэн учраас яа. Тэгэхээр одоо хүснэгтээс харна. 450 вольт омд харгалзах нь хэд вэ? 70 Цельс. 70 Цельс. Одоо ингээл хариу шүү. Энэ. 450 ом яг ийм дасгал байж идэх шүү энэ. Энэ одоо сүүлийн 2 жил бол одоо байнга л орж ирсэн юм дээ шүү. За дараагийнх нь шууд хийчихээр байгааз температур мэдрэгч хэлгээний вольтметрийн заалт хийдэ. 1.8. Тий. Яг нөгөө
энэ температур мэдрэгч нөгөө резисторын заалт чинь вольтметрийн заалт болж ш. Тэгэхээр хэд арсан 4? 1.1? 1.8. 8 ингээ болчихж байгаа гэсэн үг. За тэмдэглээд аваарай. Ер нь одоо энэ математик физикийн хичээлийн хамгийн гол онцлог нь бид нар өгүүлбэрээ сайн ойлгох хэрэгтэй, өгүүлбэрээ бүр чэйжлэх хэрэгтэй. Урд нь би ийм бодлоготой тулгараад ингэж бодож ирсэн гэд нэгдүгээр тэгээд дээрэс нь яг үгээр нэг энэ шилжүүлэх нэгжүүдийг дээшээ доошоо гаргах нөгөө хувааж үржихээгээ бас аягүй сайн хийхгүй бол ер нь зөвөр нэг 120 минутын шалгалтын дээр ороод ихаар хүн аягүй твдэн. Тэгээд нөгөө мэддэг одоо томьёонуудаа хольж солино. Тэгэхээр иймэрхүү асуулуудыг ингээ сайхан хийгээд ерөнхийдөө аягүй сайн нөгөө зэгцэрх хэрэгтэй өөрөө тий. Тэгжээж бид нөгөө ээш дээр аягүй амжилт үзүүлнэ. Цаашаага тэгээд гадны ихтэй сургууль, Монголын ихтэй сургуулиуд сурах юм бол бас тэгэл явна шүү дээ. Би энэ дээрх юмнуудыг арилгачмаар байгаа зүгээр үү? Зүгээр л баг. За. Яна та идэг жоохон бичээг багт нөгөө зай багтаа учраас жоохон тгийж байгаа онцгүй байгаад байна шүү энэ хоёр. За. За одоо энэ штэ 28 тустай шүү. Юуны чинь 15-ыг юм залахгүй болчих. За. Конденсаторын нийт багтаамж ерөнхий багтаамжийг олгоно. За хэлээрэй. Эхлээд яах юм? Ерөнхий багтаамж нь 2 микрофарад. За яаж болсон юм? Юу чинь тэр агаас Б гэдэг хэлээд одоо хэлбэрчил зурх юм бол тэр 2 микрофарад ингэ зэрэгцээ байхгүй. Тэгэхээр шууд ер нь зэрэгцээ шүү дээ. Энэ хоёр чинь ингэсэн үг тий, ингэсэн үг тий. Би нөгөө яг зөв ингэж ингээд эн чинь цаваагаз эн чинь 2 эн чинь 4 тий. Зэрэгцээ гэхээр яаж нэмдэг? Шууд нэмнэ. За тэгвэл энэ хоёроо шууд нэмчин. Зэрэгцээ олгосон шүү. Энэ хоёр зэрэгцээ. Зэрэгцээ. За тэгэхээр зэрэгцээ гэхээр шууд 2 гэхээр 4 болно. Энэ хоёр чинь нийлээ 4 микрофарад болно. Тэгээд 4 микрофарад ч одоо энэ 4-төөгөө цуваа болчихнараа ингэж. Дараа нь эндээс чи ингээ гараад ир. Энэ 4. Энэ хоёр зэрэгцээ учраас яах юм? Биш цуваа учраас яаж нэмэх юм? Уруугаар нэмнэ. Зөв уруугаар нэмнэ. За уруугаар нэмэх учраас яаж нэмэх вэ гэхээр 1-ийг хуваах нь 4, 1-ийг хуваах нь 4 тэгэхээр 2-ыг хуваах нь 4. Эндээс уруугийн 50 штэ 1-ийг хуваах нь C ерөнхий гэдэг чинь ийм байгаа штэ. Тэ? Тэгэхээр эндээс C ерөнхий нь болохоор 4-ийг хуваах нь 2. Хүмүүс энийгээ бас жоо алдах гэдэг шүү. 2 микрофарад. За ингээд. Микро гэдэг чинь ерөнхийдөө 16 зэрэгтэй хэлээд бааш 56 зэрэгтэй. За. За энд бол ерөнхийдөө яг энэ нэг хараа ийм тон электроник гэдэг нэг ийм юмнууд бас сүүлийн үед аяг орж ирдэг болсон. Тон электроник гэдэг. Тэгэхээр ийм ойлголтууд болохоор 10 дугаар ангиас сурахчгийн дээр байгаа шүү. 10 дугаар ангиас сурахчиг тон электроник гэдэг нэлээд хойгуур юм. Тэгэхээр одоо жишээ нь энэ дээр бол ерөнхийдөө эн чинь энийг ингээд харах юм бол энд бол юу болтолтой энд энд байхгүй эн чинь энд энэ нь болохоор юу болчихж байгаа ор гэд ийм холболтуудаа мэдчих юм бол энийг айгүй амар гайгүй хий чинь энийг за энэ 30 дээр бол ерөнхийдөө нэмэх юм бол C юм шиг байна. За тэр нь бид нарт бол тон электроникийг өөр юуны хүн дээр геометри авдаг орж байгаа хүн дээр бас явах байх гэж бодод шүү дээ. За би дээшлүүллээ шүү. Болох уу? За одоо энэ 31-ийг харж байна тайлбар зураг. Харж байна шүү. За 31 юу гэхээр ерөнхийдөө 31 чи юу гэсэн үг? Нөгөө Киркопийн нийл захлаан хэлхээний онол дээр явах болохоор 11-р анги дээр байдаг. 11-р анги сургагчдын дээр. Сургагчид ч юм бол онлайнаар тавигдсан бид нар PDF файлаар татаж авч болдог шүү дээ. Киркопийн дүрм 1-р дүрм хэрэглэнэ. Киркопийн 1-р дүрм. Ямар нэг дүрм бэ? Тий. За ямар дүрм байгаа вэ гэхээр тухайн зангилааны цэг дээр орж байгаа буюу гарч байгаа гүйдлүүдийн айлгуур нийлбэр тэг байх хэрэгтэй гэсэн үг.
орж байгаа чиглэлтэй гүйдлээ нэмэх тэмдэгтээ аваад орж байгаа чиглэлтэйг нэмэх тэмдэгтээ авч үчээд гарч байгаа гүйдлээ хасах тэмдэгтээ авч үчээд хооронд нь нэмээд тэг тавьчихна гэсэн үг. Гарч байгаа гүйдлээ хасах тэмдэгтээ аваач. За одоо хар. Эхний эндээс эхлэе. За эндээс эхлэе шүү. Эндээс. За энэ нь хамгийн ихнийх нь бичээ. За одоо яаж чинь? Хамгийн ихний гүйдэл яаж чинь? Орж ийн. Тэгэхээр 2 ампер шүү. Нэмэлт тэмдэгтээ чинь. Дараагийн нь ай гүйдэл нь орж ийн. Ай орж ийн. 2 ампер нь бас орж ийн. 9 нь яаж чинь? 9 ампер нь гарч ийн. Гарч ийн хасна. Гэхдээ 3 нь яаж чинь? Орж ийн тэгээд тэг. За энэ амперууд чинь нэг чинь шүү хүмүүсээ энэ. Би энийг ингээд яч дугуулч. За одоо ингээд эндээс ай олж шүү. Ай тэнцүү. Ингээд тэг байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ай тэнцүү гэхээр энэ хэд вэ? 4 ингээд нийлэхээр хэд вэ? 7 байна. Тэгэхээр 9 чинь нөгөө тийшээ гараа ямар тэмдэгтэй болох юм? Нэмэх тэмдэгтэй болно. 7 чинь хасах болно. Тэгэхээр хэд ампер? Хасах болно. 2 ампер. Тэгэхээр энэ гэсэн үг. Тэгэхээр та хэд нэг ийм л юм мэдчих хэрэгтэй. Тухайн зангилааны цэг дээр орж байгаа чиглэлтэй гүйдлийг бол нэмэх тэмдэгтээ бичээл гарч байгаа чиглэлийн хасах тэмдэгтээ бичээд хооронд нь яах юм? Нэмээд тэнцүүлчих гэсэн үг. Энэ бол Kirchhoff-ийн 1-р дүрм гэсэн үг. Салаасан хэлхэн дээр. Тэгэхээр тухайн зангилааны цэг дээр орж байгаа гарч байгаа гүйдлүүдийн айлгуур нийлбэр тэг байх ёстой л гэсэн ийм дүрм байгаа гэсэн үг. За энэ ойлгомжтой юу? За дараагийнх нь. За ийм хэлхэн. За одоо ихлээр вольтметрийн заалтыг тэмдэглэндээ хэд вэ вольтметрийн заалт? Энэ 9 чи 9-ийг 6 вольт. За вольтметрийн заалт 6 вольт юм биш үү? Энэ гэсэн үг. Энэ 6 вольт. За одоо яах юм? Тэгвэл 6 вольт юм чинь энэ 6 ом, энэ 3 ом, энэгийн 3 ом биш үү? Энэ хоёр. Энэ хоёр яаж холбогдсон юм? Цуваа. Энэ хоёр цуваа. Яг зөв. Энэ хоёр цуваа юм чи юу нийжлэх юм? Гүйтэл нэмт. Гүйтэл нийжлэх нь тэгвэл эхний 6 ом эсэргүүцэл дээр гүйтлийг олж олно. Хүчтэй нь өрцсөн юм чинь. За хэд вэ гүйтэл нь? Эхний эсэргүүцлийн гүйтлийг I1 бичиж төхөө. За 6 вольтыг хэд туах юм? 6 ом тооч чинь гүйтэл нь хэд вэ? 1 ампер. Тэгвэл дараагийн тэр 3 омоор хэд гүйж байгаа юм бас? Бас 1 ампер гүйж байгаа шүү дээ. 1 ампер гүйж байгаа ижлэн гүйдэлгүй. Тэгэхээр энэ хоёр ижлэн гүйдэл нь ижлэн мөртлөө хүчтэй нь өөр шүү дээ. Тий 3 вольт. Тэгэхээр дараагийн тэр нөгөө 3 ом эсэргүүцэлээр хүчтэй нь хэдэ? 3 вольт. Ааха за тэрийг би энд бичээд өгчээ. О2 гэдэг нь омын үйлээрээ I гүйдлийг үржих нь. За энийг би 2 гэж тэмдэглэчихье. Тэхүү эсэргүүцлийн. За энэ эсэргүүцлийг 1. Энэ эсэргүүцлийг 3. Дугаар явахгүй бол бас болохгүй тий. Үржих нь. Энэ нэг гүйдэл шүү. Үржих нь R2. Энэ хоёр чи ижлэх штэ гүйдэл нь цуваа юм чинь. За 1 ампер үржих нь хэдэ? 3 ом. Ингээд 3 вольт. За одоо яах вэ? Одоо нийлбэр вольт нь 3 амтайгаа тэнцүү доор. Өөр 3-тайгаа тэнцүү. Нийлбэр хүчтэл нь. За байж байгаа. Юу гэж хэлж. Одоо нийлбэр хүчтэл нь 3 6 2 чинь нийл хэдий? 4. Тий. 9. Одоо ихний R1 R2 эсэргүүцэл чинь цуваа учраас нийлбэр хүчтэл нь хэдий? Тэнцүү 9 шүү дээ. Нийлбэр нь хэдий? 9 вольт байхгүй юу? Энэ 9 вольт чинь насж байгаарай. Энэ 9 вольт чинь доотлын 3 ом эсэргүүцэлээр унах хүчтэй тэнцүү гэсэн үг. Мөн үү? Мөн. За энийг ойлгоч. Тэгэхээр доотлын 3 ом эсэргүүцэлээр унж байгаа хүчтэй чи хэдий? 3 вольт. 9 вольт шүү дээ. 9 вольт шүү дээ. 9 вольт шүү дээ. Яагаад гэвэл за би зэрэгцээ авах үед хүчтэй тэнцүү. Тийм. Одоо та ийм байгаа байхгүй яраа. Энд яг ампер метр чинь бол юу заахгүй шүү дээ. Ерөнхийдөө нөгөө хүчлэн унахгүй шүү дээ ампер метр. Энэ ампер метр байгаа. Тэгэхээр
Энэ R1, энэ R2, энэ хэдий R3. Энэ хоёр дээр хүчтэй нь хэдий нийлээд 9 вольт авахгүй юу? Энэ хоёр дээр хүчтэй чинь энтэйгээ ижлэх шүү дээ, энтэйгээ. Энэ дээр унж байгаа хүчтэй. Тэгэхээр R3 дээр хүчтэй нь хэдий? Энэ дээр хүчтэй нь U3 гэх юм бол 9 вольт авахгүй юу? 9 вольт. Одоо энэ ч гүйдэл болчих шүү дээ. Оо яг зөв. Гүйдэл нь I3. I3 гэдэг нь Уух баах нь R3. U3-ыг баах нь R3. Тэр хэд вэ? 3 гарна шүү дээ тий. 3 нэг чинь нэрээ 3 ампер. 3 ампер. За тэгэхээр ампер метрийн заалт хэд байсан гэсэн үг үү? Яг энэ 3 ом дээр эсвүүцэлтэй. Яахан 3 ом дээр эсвүүцэлтэр гүйдлийг заана шүү дээ. Тэгэхээр хэдэ? 6. 3 ампер. Аа 3 ампер. Яагаад зөвж хэлээд байгаа юм? 3 ом эсвүүцэлтэр гүйдлийг чинь ампер метр заана шүү дээ. Мөн биз? Миний хэлж байгаа. Мөн. Тийм. За. Асуух юм байна уу? Баггүй. За өөр хүмүүс алив юу гэж бас нэг ингэж жоохон бид нар жоохон ингэж нэг ярилцаад ингэж За тэгвэл явууллаа шүү. Явуул. За. Хилгээг 12 вольт хүчтэйд холбожээ гинэ. За, ампер метр нь катл хүрийг зурах. К түлхүүр нэг байрлалд байхад 4 амперыг зааж исэн. 2 байрлалд байхад 1 амперыг заасан гинэ. За, 4 нэг дээр ингээ холбочих юм бол юу хийж чинь? Хэд тасарч чинь? 2 тасарч. R1 тасарч чинь. R1 тасарч байгаас энийг байхгүй юм шиг үзэх гээд байгаас энийг тий? Тий. За тэгвэл тэгээд болно. Шууд харагдчих шүү дээ. Тэгэхээр R1 нийтээ 4 ампер зааж исэн тэгэхээр I2 гүйдэл нь I2 эсвүүсээр гүйж байгаа гүйдэл ч хэдий. 3 ампер. 3 ампер. Тэгээ одоо юу н хүчтэй нь 12 вольт ч нийт хүчтэй нь. Тэгэхээр яах юм? Гүйдлээ яаж болох юм? Гүйдэл нь мэдгэж байгаа эсвүүслээ болно шүү дээ. Бодлаарч. За R2 эсвүүцэл нь юу юм? Өөгүй аа. Тий. 6. За хүчтэй нь 12 вольт. 4. Одоо ингээр 4 ампер болох юм. Нэг байралд болохоор 4 ампер гэжтэй. Тэ? 4. Тэгэхээр хэдий юм? 3 ом уу? Тэг 3 ом. За 3 ом. Энд чи хэдүүлээ 33 билүү? Тийм ээ. Биш 30 хэдүүлээ эн чинь? 3. 33. За R2 нь 33 он гарчлаа шүү. За R1 нь ихээр одоо яах юм? Энийг ойлгосноо? Одоо энэ түлхүүрийг энийг залахгүй шүү. Одоо яах юм? Алийг залгах юм? Ингээд залгах. Одоо K2 дээр. Ингээд залгах чинь. Тэгэхээр энэ хоёр яаж холбогдож чинь? 1 2 2. Цуваа. Яа хараа цуваа гэдэг. Зэрэгцэн. Тэгин энэ чинь салцсан чинь тий. За цуваа. Тэгэхээр нийлбэр эсвүүцэл нийтөө. 9 биш. Биш. 12. 2 дугаар байрлалд давхар 1 ампер гүйдэл гүйж байгаа шүү дээ одоо. Тий. 2 гэсэн байрлалд холбочхоор. Тэгэхээр R1 R2 чинь яаж холбогдсон? Одоо 2 гэсэн байрлал тэгэхээр юу яаж хараад байгаа? Та цуваа гэж харж байгаа зү. Цуваа гэхээр юу нэжлэх юм? Гүйдэл нь нэжлэх. Гүйдэл нь нэжлэх. Гүйдэл нь нэжлэх мөртлөө хэдэн амперын? 1 ампер. 1 ампер яг зөв 1 ампер. Тэгэхээр одоо бид нар яг үгээр нийт хүч 12 вольт байгаа шүү дээ. Тэгэх юм бол R хэдэ? Нэг эсрэгүүцлээ олж болно шүү дээ. R1 эсрэгүүцэл хэдэ одоо? Өөх бах нь I1. Тэгэхээр хэдэ вэ? 12 вольтыг хэдэд байх юм? 1 ампер тоо. 1 ампер. Тэгэхээр гүйдэл хэд байна? 12. Тэгэхээр
Тэгэхээр аль Наачмагш барих ерөнхий нь Энэ ерөнхий нь гарна шүү дээ. Тэгээд одоо 9 он гарч байгаа шүү дээ. Ерөнхий эсрэг 9 он. одоо наа чи 12 он чи ерөнхий эргүүлсэн юм жин тэгээд. Хоёроо. Одоо 12 оноос 3 он гасаад 12 ч гарна шүү дээ. 2 1 9 он. 9 он 3 онтой л гарч байгаа. Тий энэ ерөнхий эсрэг үзсэн шүү. Тий яг Тийм энэ ерөнхий эсрэг үзсэн шүү дээ наа чи. Тэгээд би нь болж байгаа байхгүй юу? Тий тэгэхээр урд нь бид нар чинь нөгөө R2-ыг бол хэдэг олцсон. Тий. Тэрнээс хас чинь тэгэхээр одоо 12 оноос хасгаар 9 он. Тий. Тэгэхээр R1-2-ын нийлбэр чи хэдэв? 12 байхгүй юу? Тэгэхээр эндээс тий яг зөв. Тэгээ 9 он гараад байгаа сте. Тий энд хараа. Тийм. Энэ хоёрыг чи ялгуур гэсэн үг. За дараа. Цэнэглэгдсэн конденсаторын дундуур хөдлөх 1 2 3 гэсэн дугаартай энэ одоо тохиолдолд бөөмийн тарифторыг зурагт үзүүлсэн юм байна. Тэгээд бөөмийн цэнгийн талаар юу хэлэх вэ гинэ? Нэмхээсээ хасгараа болно шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр бөөм нь эрэг цэнэгтэй, хоёрдугаар бөөм нь сүр цэнэгтэй, гуравдугаар бөөм нь сар биш. Сарнад байна. За. Энэ нөгөө хасах тал руугаа татагдж байгаа учраас энэ цэнийг ямар юм? Эрэг. Нэгдүгээрх нь ямар цэнийг юм? Эрэг цэнийг. Эрэг гэж хэлнэ. Эрэг. Энэ болохоор нэмэх руугаа татагдж байгаа учраас энэ бөөм ямар юм? Төрөг цэнийг. Энэ болохоор захлын оронд юу ч хүлээлэхгүй болохоор энэ болохоор цэнэггүй сармаг. Нэмэх хас цэнийг тоо тэнцүү буюу сармаг бөөм гэсэн үг тийм. Гэлж чаг гэсэн үг. За. Тэгэхээр аль хариулт вэ? Би хариулт. За би хариулт. Яг үгүй ижил цэнэгүүд түлхэлцээд эсрэг цэнэгүүд таталцдаг гэхээр энд хэрвээ оруулж байгаа цэнийг нь эерэг байх юм бол эерэг цэнийг байх юм бол сүрэг рүүгээ яах юм татагдана тий гэсэн үг. Гэж хэлээд байгаа. За. За дараа нь яах юм? Гүйтэл энэ чинь саранзагийнх нь юм биш үү? Энийг түр орчихъя. За. Энийг нөгөө дараагийнх нь энэ дээр тайлбарлана. Саранзагийнхаа юуг яаж агаад нийлд нь яаж агаад. За энийг орхлоо шүү. За энэ нэмхээсээ хасараад зэгдэн шүү дээ чам. Юу вэ? Аль вэ? 36. Нэмхээс 36 яам гинэ. Нэмэх цэнэгээс хасаж нар гүйтлж байгаа хас. Тэр. За 36 дээр болохоор жоохон тайлбар юу юм бэ? За 36-гийн юу юм бол одоо 22 оногч дийл. За дийл болж таарах гэдэг энэ. За энэ 36-гийн яг дараа нь яахгүй эн чинь арай захлааны арга сонирхол болж та. За энэ дандаа юу явж гэн? Долгион явж гэн. За 2-3. За 2-3 батч. За юу чинь? Металл ялц нэмэх хасах тэгэнгүүтээ Азигээс бортон ороод орсон юм байна. Тэгэнгүүт ингэж чинь хамгийн ихний асуулт нь болохоор бортонд ийм хүчээр үйлчилсэн юм шиг соронзооны зүгээс харж байна уу? 6.4 хүч нь 10-аас 17 зэрэг ньютон хүчээр үйлчилсэн юм байна. Тэгээ бортоны цэник чи өөрөө электроны цэник бодвол эерэг цэник байгаа. За ингээд Б цэг дээр сорно бишээ захлын орны зүгээс бортонд үйлчлэх хүчийг бол. За ямар хүчээ? Хэлээрэй. F тэнцүү. Үгүй зорин зүч чи юу шүү? Соронзоо орон дээр идвэ шүү. Энэ захлын орон учраас ийм хүч байхгүй. Ингээд энэ байхгүй юу? Захлын цэнийг захлын орны хүчлэгээр л үржүүлчин тэгэл болоо. Тэгэхээр захлын орны чиглэл хүчний чиглэл хоёр нэг чиглэлийн дагуу байгааз. Тийм бааз. За. Захлын орон хаанаас хаашаа чиглэх юм гэсэн. Энэ үү? Нэмхээс хасах руу. Нэмэх явцаасаа хасах руу ингэж чиглэнэ гэсэн. Тэгэхээр одоо ингэж суугаад байна шүү дээ. Б цэг дээр захлын оронд бортонд үйлчлэх хүч хаашаа чиглэх вэ? Нэг рүү. Яагаад нэг рүү байгаа?
Маш яа тэгвэл нэмэх цэнэгээс хасах цэнэг рүү санал 22-ын 3 гэж байна чинь. Нэмхээсээ гасах руу хэр нэглэж үлдэн шүү дээ. Энд чи өөр очоо 22. За ингээд бэцэг дээр шүү дээ тий. Тийм бэцэг дээр. Нэмхэн дорой байсан биз дээ. Ялцсан. Нэмхэн дорой нэмхээсээ гасах руу ч нэглэж эхэлнэ шүү дээ. Харин тийм л юм шиг байна. За цэцэг дээр цахилгаан оронд орны зүгээс бортоонд үйлчлэх хүчийг олгоно. Үйлчлэх хүч. Саяныхаар саяны төмийгоор куб үрчгнэ. Шууд өгдсөн юм шүү. Тийм байна. За шууд томыг нь шин 6 цэг 4 10-аас 7 зэрэгтээ шууд чимш тийм байгааз. Тийм байна. За шууд бичих юм шүү. Шууд энийг бичих юм шүү. Харин дээр шууд энийг. За дараа нь Ялтас хооронд үүссэн захилгаан орны хүчлэгийг олгоно. Хүчлэг 600. За одоо тэгвэл яг болохтой яах юм? Q-гээ EP-Q тооч нь. За хуугаараа. 6.4 үрч нь 10-аас 17 зэрэгт. Юу ч юм болохоор цэник ч болохоор 1.6 үрч нь 10-аас 19. За 19 чинь дээшээ гараад нэмэх болно. Тэгэхээр 10-ын нэмэх 2 зэрэгт 100 болно. Тэгэхээр 600 40 болно гэсэн. 641.6 туваа хэд вэ? 400. Тий. За ингээд 400. Нэг чинь ньютоныг хуваах нь кулон гэж гарч ш тийм бааз. Энд 400. За ньютоныг хуваах нь. За ялцуудын потенциалын зөрүү олгоно. Потенциалын зөрүү. Хоорондох цаа өгсөн байж та хараа L нь хэд гэж энэ хараарай. 3 санж. Шилжүүлчихээр хэд болох юм? 0.3 метр болно гэсэн. 0.3 метр. Хэд гарч байна? Энийг ингэж үржүүлчих шүү дээ. Тэгэхээр хэд вэ? 400 гэдээр үржүүлэх юм. 0.3 метр өөр. 16. 400. 12. 12. Үнэ? Аха. За 12. За ингээд 2022 оны эдийн байранд ерөнхийдөө дуусж байгаа. Зөвхөн захилгааны хэсэг нь шүү ингээд. За одоо 23 он. За 23 оноо би давчхан ялцчих. 23 оны эдийн байранд бас. За энэ болж байна. Босно сая. Сүүлийн үед ярангуй энэ 2 дугаар хэсэг болох их хөнгөн идэг болсон байлаа шүү дээ. Одоо гэхдээ нөгөө энэ чинь нөгөө корона гэж яасан баг. Одоо жоохон өндөр орж иж мэдхээр юм байна шүү. Тэ. За 23 оноо хийлээ шүү. Болох юм аа? За. За 23 он. Ой юм чараа. 23. За 23 он шинэ бидээс бидний оронд явсан юм байна. Тэгэхээр 23 он чинь тийм. За. За энэ. Бас дахиад яг температур мэдрэгч нөгөө мэдрэгч хэлэхэд тэр болон терморезисторын эсвүүс температуроос хамаарал гээд нөгөө төрөний хүснэгтий чи өвдсөн баазаас ороод ирж байгааз. За. Терморезисторын температур 20 Цельсид батарей хүчтэл нь 7.2 вольт байдаг гинэ. За батарейн дотоод эсвүүсийг тооцохгүй. Тэгээд нэгдүгээрт нь температур мэдрэгч хэлхээний ерөнхий эсвүүсийг олох юм байна. Тэгэхээр энэнийхээ эсвүүсийг олж штэ. Тэгвэл энэ хоёрыг чинь шууд цуваа гээл үчнээс. Одоо энэний эсвүүсийг олно. Яг түрүүн шиг. За яаж болох вэ? 20 цэст жомч 2.6 км. 2.6 2600 км. 2600. Тэрний цэцамаа юм хаа 3.6 км гарна. За. Энэний эсвүүс наалчихгүй. Энийг болохоор хэд гинэ? 2.6 км юм уу?
За кило. Тэгээд нэмчээр яах юм? За чинь 41. Нөгөөх нь нэг үстэй. Энэ хоёр чинь цуваа өстэй одоо. Тийм. Тэгээ шууд 3.6 он болчих жоохгүй юу? 1 кг дээр 2.6-га нэмчин. Тэгэхээр 3.6 кг. За ариун нэмээ. За дараа нь хэлхээний ампер метрийн заалтыг бол гинэ. Тэгэхээр ерөнхийдөө нийт юу үстэй? Бүүдэл үстэй тийм. Нийт за өнөөдөр ерөнхий эсэргүүцэлтэй 3.6-га 1 кг. 7.2-3.6 3.6 За тэгэхээр гарах юм. 2 мм. За 7.2 үстэй. Ерөнхий эсэргүүцэл 3.6 кг биз. 10 нэмэх 3 зэрэг үстэй. Тийм. Дээшээр хараад зэрэг болчих. Тэгээд мэллийн утгатай. Тэгээд мэл чин дээш юу чин дээшээ гарахаар хэд болох юм? 7.2-ыг чи хуваахаар 2 болох уу? 2 мөн лөө. 3 зэрэг болно. Тэгээд тийм. Тэгээ хас 3 чинь мэл ампер юм байна тийм. За энэ шүү. За нэг л юм байгаа хүмүүсээ. Энэ хоёроос хоорондоо яг үгээр цуваа албагдсан. Цуваа албагдсан тохиолдолд энэ хоёр эсрүүцэл дээр гүйдлүүд нь ижтгэн хүчлүүд нь өөр ах хэвээр. Хэлхээний ерөнхий хүчил бол 7.2 бол ингээд хэлхээний хэсэгт омын хуулиар биччихнэ гэсэн. Омын хууль гэдэг маань хэлхээр гүйж байгаа гүйдлийн хүч нь хүчтэй шууд эсрүүцэл дуруу хамааралтай биччихнэ гэсэн. Тэгээд нэг юм байгаа. Энэ үйлдвэр аягүй сайн унших юм бол 20 Цс үед хэдий температур мэдрэгч хэлхээний нөгөө температур мэдрэгч хэлхээний температурын резистор нь болохоор 2.6 кОм гэдэг. Хэл гэдгээ яаж харж байгаа гэхээр энэ биш шүү дээ. Ингээд нэг хүсэлтэй айтайхан уншчих юм бол очих гээд байгаа. За дараа нь. За энэ болохоор юуг нь авчих шүү. Энэ болохоор юу юм бэ? Ом юу нь болохоор. За энд болохоор захилгааны за энэ 37 явж шүү. Тэгин зэнгүүдийн хоорондох зайг 2 дахин эсвэл гүйдлийн хүч яаж өөрчлөгдөх вэ? Зайнаас яах юм? Шууд уран амарна. Уран амарна. Тэгэхээр зайг нь 2 дахин эсвэл хүч нь яг буурна. Тэгтээ хэд дахин буурах юм? 4 дахин. 5 дахин. Welcome. Зайны 5 дахин. 4 дахин гэсэн шүү. 4 дахин багасна. 4 дахин буухгүй мó? Тэгээ 4 дахин багасна. 2 дахин ихсгүүл гэсэн үстэй. Тий. 3 амрал. Тэгэхээр 2R энэний квадрат гэхээр 4R-ын квадрат гэхээр яаж ийн? 4 дахин буурч байгаа зү. За квадратуудын оройнууд дээр ижил хэмжээтэй эерэг цэнгүүд байрлсан гинэ. Тэгэхээр А цэг дэх цахилгаан орны хүчлэг хаана байх вэ гинэ? За А цэг дээр нэмэх 1 кулон цэнэг тавьчих. Тэгэхээр нэмэх цэнгүүд хоорондоо яадаг юм? Түлхэх үү? Хэлсэн шүү дээ. Түлхэн. Энэ түлхэн пропорцлох нь ажил. Аална шүү. Тийм. Энэ тэг. За. Энэ дээр цэг тавиг юм биш үү? Тэгэхээр бас арай өөрчлөж байгаа юм. За 39. За ерөнхий багтаамжийг бол гинэ. За энэ хоёр яаж холбогдох юм? За энэ нано шүү. Нано гэхээр 10 хасах 9 зэрэг. 9 зэрэгтэй яа шүү. 1 нано чинь. За энэ хоёр хоорондоо шууд цуваа нийлээд нэгтэйгээ зэрэгцээ. За тийм. Цуваа алгууд яаж нэмдэг? Нэгийг хуваах юм. 3-аар нэмдэг тий. За тэгэхээр цуваа алгуудсан учраас шууд ингэчээ нэгийг хуваах нь 4 нэмдэг. Нэгийг хуваах нь 4, тэгээ 2-ыг хуваах нь 4 буюу эндээс 4-ыг хуваах нь 2 буюу хэд гарах юм? 2 гарчлаа. Тэгэхээр нийлээд энэ хоёр чинь ингээ 2 дахиад энтэйгээ ингээд энэ хоёр чинь ингээд тэгээ ийшээгээ ийм болно гэсэн. Энд чинь 4 болчлоо. Биш энд нийлээ 2 болчлоо. Энд хэдий 1, энд 6. За энэ хоёр чинь юу юм? Одоо юу юм? Цуваа шүү дээ. Яахаараа цуваа идэх юм бэ энэ хоёр? Хараач.
Зэрэг байгаа үстэй. Тийм. За тэгэхээр яаж нэмэх юм? Шууд нэмэн. Шууд нэмэх нь шүү дээ. 3 болно. Нэмдгий штэ гэж чи ямар сони ярьдаг юм бэ? Тэгдгий штэ ингээд иш үсгээ аав хөөе. За ингээ хийдэ. 3 микрофарад нийлээд. Одоо энэ 6-таагаа яах юм? Зэрэг цуваа лөө тий? Тэгэхээр одоо уруугаар нэмчин яаж нэмэх вэ? Нэгийг С ерөнхий гэдэг нь 3-ны 1-ээс С ерөнхий нь болохоор одоо нэгийг хуваах нь 3, нэмэх нь нэгийг хуваах нь 6. Тэгэхээр энд 2 өвчин. Тэгэхээр 3-ыг хуваах нь 6 гэдэг. Эндээс С ерөнхий хэд гарч байна? 2 уу? За 2 нанофарад юм биш. За энэ эсрүүсийг яаж болох юм? Бичиг. Наач яаж зорчсон бэ? Энд чи ингэж бид энэ хоёр дахиад энэ чи ингэж энэ мөн үгүй юу? Хартаа таг. Энэ хоёр зэрэгцээ дахиад ийшээ гарсантайгаа энэ хоёр зэрэгцээ энэ хоёроос гарсан цаа. За нэг ийм хэд магийн болчих гээд байгаа шиг байна шүү дээ. Тийм байна. За энэ нэг компьютерийн юм уншаад байна. Чиний. За тэгэхээр яаж бодох юм? Энэ хоёрыг цуваг бишээ зэрэгцээхээр уруугаар нэмчин гарсан нь энтэйгээ дахиад зэрэгцээ уруугаар нэмэгдэн гарсан нь энэ хамгийн сүүлийнхаа 4 омтойгоо цуваа нэмэгдэх юм байна шүү. За энийг ингээ энийг таад бараг яач бол. Тэгээд энд би нөгөө юуных нь бодлого нь ямар юм бэ? Тийм. За энийг ч одоо амж энийг одоо дараагийн хичээл дээр энийг яхаас 2-ын 3-ын таадаг тайлбарж өгөхөөс. За 2-ын 3 чинь зүгээр таадаг зүгээр юу өгөхөд бол юм шүү. Одоо бид нар тайлбарж амжихгүй болчиход шүү дээ. Энэ дээр ингэж байгаа байхгүй юу? Юу гэж байна вэ гэхээр нэ. Энийг газардуулсан байхгүй юу? Энийг. Тэгэхээр дээжийн потенциал бол тэг гэсэн үг. Тэгээд энийг ингэ ойлгож чинь. Тэгээд C1 C2 багтаамжтай энэ хоёр чинь хоёр юу байна? Конденсатор R1 R2 R3 гэсэн 3 юу байгаа? Эсэргүүцэл байгаа. За тэгээд ерөнхий энэ дээр энэ бас Азийн потенциал өөрчлөгдсөн шүү. Ерөнхийдөө 12 байлгүй. За тэгээд ерөнхийдөө бодчихос болохоор байгаа байхгүй нэгэ. За тэгээд тогтмол гүйдэл конденсатораар дамжихгүй. Тэгэхээр конденсатораар ер нь гүйхгүй гэж ойлгоод эсэргүүцлүүдээр гүйдэл гүйсэн. Тэгээд ерөнхийдөө энэ дээр яг үгээр ерөнхий гүйдлээ олчихно, потенциалуудаа ингээ олчихно. Тэгээд конденсатор энэ дээр багтаамжууд олчихно гэсэн. За энийг болохоор ингээд төр дараагийн хичээл яг эхлэхэд 2-ын 3-ыг би бодож өгчөөд тэгээд юу. Нөгөө сорон зургаа орно гэсэн үг шүү дээ. Сорон зургийнхаа материалуудыг түүж бодно гэсэн. За тэгээд нэмээд та хэлэхэд ерөнхийдөө нөгөө сургалтын хүрээнээс бол бидний ээшийн материал бол гарахгүй шүү дээ. Тэгэхээр буцаад нөхөөд яг үгээр ялангуяа 10-11-р ангийн 10-р анги дээр 11-р анги дээр хэлбэлзэл долгион захидгаан соронзон гэсэн бүлгүүд бол маш их юм нөгөө дэлгэрэнгүй байдлаар 10-р анги нь болохоор тайлбар маягаар 11 нь болохоор арай хөндрүүлээд нөгөө улам одоо жишээ нь хэлбэлзэлтээр бол уламжид автсан гэдэг ингэж материалууд нь орж ирдэг байхгүй. Тэгэхээр 10-11-ийн ангийнхаа физикийн юунуудыг PDF одоо ном